За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийн бичлэгээ нэг сэдвийн хүрээнд хийнэ. За юу вэ гэхээр иргэдийн хооронд өнөөдөр газартай хашаа байшинтай холбоотой маш олон төрлийн маргаан үүсч идэг. Жишээлбэл нөгөө орц гарцын асуудал, тогны асуудал, газрын төлбөр. За цаашлаад өв залгамжлын асуудал байждаг. За эдгээрээс нэг сэдвийн сонгоход өөрсдийн хашаага хөрш айл буюу бусдын газар руу ингээд тулгаа барьцдаг. За нэгсэл хашаага сунгацдаг. За үүнээс хойш маргаан үүснэ. Тухайн хөршин танах манах руу ингээд хашаага тулгцсан байна. Нэгсэл манай газар руу ороод танах хашаа хатгцсан байна. Өмнөгээ болооч газрынхаа хэмжээгээр та нар надад хашаага зоогооч гэд хэлэхээр нөгөө тал нь нэгэнд барьцсан одоо хашаа нааж би зардал мөнгө өчнөө хүн өсөж одоо ингээд төлбөр мөнгө гарсан. Нэг тэр мөнгөний үг гэх мэтчлэн өөрөөсөө албатай юм шиг хүний газар руу сунгачаад ингээд маргаан эхэлж идэг. Ер нь ингээд тохиролцоод ойлголцоод хашаага сайн дураар буулгаад явдаг. Өнөөдөр хайлгал их цөөх. За явж энэ ингээд шүүхийн шатанд очдог. За шүүхэн шатандаа очихоор яах вэ? Ингээ маргаан нь 1 болон 2 жил ингээд үргэлжилдэг. За ингээ шүүхэн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар ингээ албадан нураагаад буцаад нөгөө айл нь өөрийн газар дээр хашаага зоохоос харахгүй байлт ортог. Эцсийн үр дүн бол яг тэгж л гардаг. Тэгэхээр 1000 хэрэлдээд 1000 хоорондоо зодолдоод хэрүүл оруулах ямар ч хэрэг байхгүй. Та 0.7 авсан юм уу, 1 га юм уу, хэдэн айлын газар авсан гिचлэгэн дээр чинь кадастрын зурагч ямар байгаа. Яг тэрнгээрээ л газраа зоо хашаага хатга. Бусдын одоо газар руу бити хашаага илүү давуулж ингэж сунгаа. Хоёрдугаар тэр маргаан шин шүүхээр явсан ч шүүхээр яваагүй та бол ялагдана гэдэг хэлэх гээд байгаа юм. Ингээд тухайн газраа гэдэг юм уу одоо хин нэг үр хөвгтөө өвлүүлнэ. Гэтэл хэрүүлтэй уруултаа тэр газраа өвлүүлж байгаа юм. Хоёрдугаарт нь тухайн одоо тэр газрын тэр хашаа сунгасан тулгсан асуудлаас орж тухайн хөршүүд насан турштай хоорондоо бие биенээ үзэхгүй хэрүүлтэй уралтай юм үргэлжилсээр байждаг. Ингээ нэгнээ хайлаа одоо хашаа байшин гэн одоо хорлох гих зэргээс ихсүүлээд монголчууд бас их өс сандаг их тийм хүмүүс штэ. Тийм учраас аливаа энэ хэрүүл уруул маргаанаас сэргийлж тэр хууль шүүхийн тэр олон цаг хугацааг тэгж зардал мөнгө болохгүй тулд кадастрата ямар одоо тэр газар хэмжээ гिचлэгэн дээр чинь одоо байна. Яг тэр хэмжээгээр л одоо хашаага зоогоол амар тайван одоо асуудлыг шийдээч гэж одоо иргэдэд зөвлөх гээд. Ер нь бол хэрүүл маргаан хинч хэрэггүй шүү дээ. За баярлалаа.